За энэ ямар ном бэлээ миний хүн? Шүлэг найрлал. Шүлэг найрглал. Тэгтээ өвөө нь хийж өгсөн те. Энэ чинь миний одоо дуртай шүлэг найрглал. Тэгээ шүлэгнүүдийн ихэнх нь бас юу болчихсон байна. Дуулсан байгаа ч дуулсан. Тэгэхээр чи эндээс одоо өөрөө үз. Чи аль алинд дуртай байгаа. За энэ чи хаанаас эхэлж байгаа вэ? Миний нутгаас эхэлж байгаа шүү дээ. Чи миний нутгаас хэлж байгаа юу? За дараа нь цаашаа юу? Дараа нь Чойномын Монгол гэдэг шүлэг байгаа тийм ээ. За энийг бас ингээд гоё үзээд яриад цээжлэн 93 Монгол хэл байгаа тийм. Бигзэн явуу хулангийн алаг дэлхий төрсөн минь учиртай. Тэгээд ингээд богинохын шүлгэнүүд нь явж байгаа үстэй тийм ээ. Чи яг алийг сэлжээд байгаа бол миний нутгийг сэлжлээд дараа нь юу вэ? Одоо чи бийг сэлжлэн тийм. Би. Тавсамгийн би чи яаж эхэлдэг гэлээ чи? Чи унштай чанга би ч амны хайрцаг ярьсан шүү за. Жиг минь Төрөх гэж амны хайр. яалаад 100 тэсгийн дэлбээ тасарсан намайг төрөөж харуулхад мянган тэсэг Самбарлага дэлгэжээ. намайг За одоо бас одоо хоёлаа тэгээд энд юу гэж юм бол агсрангой энэ ч мундаг яруу найрч хүн байсан. Ээж нь төрөх гээд яадаг өвдөд явуулсан чинь 100 цэцгийн юу тасарсан? Дэлбээ. Энэ цэцгийн дэлбээ гэж ялныг хэлдэг. Одоо энэ дэлбээ найд юу энэ цэцгийн дэлбээ нин. Тэгэхээр ингээд цэцгийн дэлбээ тасарсан